Дижитмагийн аав ээж хоёр нэг охинтой насаараа л дипломат хийдэг алба хашиж олон улс оронд албаа хариуцлагатайгаар хааж тэтгэвртээ суужээ. Том хүүгээс бусд нь гадаадад төрж өссөн аж. Дижитма хамгийн бага охин Францад төрсөн. Эдүүгээ хоёр ах нь гэр бүлтэй болж тус тусын амьдрал хөөж гадаадад амьдарцгаадаг. Дээжигийн аав ээж хоёр ганц охинтойгоо Монголдо амьдрах юмсан гэж их бодцгооно. Харин өөрсдийн ажлын байдлаас болж өөр хүүхдээ Монгол ахуйгаасаа холдуулсандаа сэтгэл нь ихэд эмзэглэж явдаг ажээ. Эх орондоо амьдарч эхэлсэн энэ үед хэдийгээр хөгжилтэй улс орны энтэй зэрэгцэхгүйч төрсөн газар угаасан ус шиг сайхан юм гэж хаа байх билээ. Монголынхоо цэнхэр тэнгэр өсч тойронсон нийслэл хотоо учиргүй их сандаг байлаа. Нөхөр гом сүрэнтэйгээ зөвлөл холбоот улсад олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байх оюутан үедээ л танилцаж, удалгүй гэрлэж, эхнэр цэндээ нь анхны хүүгээ оюутан байхдаа тээж эх орон дээрээ аав ээж дээрээ ирж төрүүлжээ. 3 хүүхэд нь хар багаасаа аав ээжээ дагаж олон улс оронд амьдарч ирсэн нэг талаар сайхан ч Монгол ёс заншил ахуйгаас холдсныг аав ээж нь тэтгэврт суусан цагаасаа улам их мэдэрч байлаа. Хүүхдүүд нь эрүүл агаарт цуслагын газар тохилог хаус байрч өгсөн болохоор хоёул 5 тухтай наргагүй жимс ногоо тарьсан шиг амьдарч байгаа билээ. Охиноо ирэх сургаар сэтгэл нь хөөрч сүүлийн хэд хоногийг тисч ядан нойртой нойргүй хүлээцгээж байлаа. Бас тэдний найз дэлгэр охиноо ирэхэд хэлээрээ тосч аавна гэж уцтав. Ийхүү хүний өөрийн хүмүүсийн хүслэн болсон охин дээжигийн эр хугацаа тун ойрхон болжээ. Гом сүрэнтэйгээ хамт сурч бас дипломат ажил зүтгэж явсан найз дэлгэр нь нийгэм солигдоход ажил албаа орхиж бизнес хийх болсон аж. Тэрээр одоо томоохон компани захирал хийдэг үе айлчлан ирж очдог болжээ. Дэлгэр найз нь гом сүрэнг бодоход нэлээн хөдөлгөөнтэй, арилжаа 8-нд сонирхолтой, ажлынхаа хажуугаар хууль бус 8-нд ч холбогдож явсан зайтай эр. Түүний ах нар хуулийн томоохон албан тушаалтангууд байсан ч бас элдв асуудалд ороогдож байжээ. Энэ нь шулуун шудрах зантай гом сүрэн эхнэр хоёр таалагддаггүй ч найз нөхдийн журмыг бодож наантай цаантай явдаг байв. Сүүлийн үед дэлгэр охин дээжийг нь ихэд сонирхож асууж сурах басанд эхнэр хоёрт таатай санагдсангүй. Тэдний нэг хүн дээжигээс 3 орчим ах одоогоор гэрлээгүй. Тэр хүүтэйгээ суулгах гэж сонирхоод байж магадгүй гэж дээжигийн аав ээж хоёр таамаглан бага зэрэг зай барих болжээ. Дэлгэрийн хүү өндөр боловсралтайч хүмүүжил муутай, айрх дарс зугаа цэнгэл хөөцөлдөг гэж мэрсэр яриа сонсогддог байлаа. Тиймээс дэлгэрийн санаархал бүтэхгүй нь ойлгомжтой. Ганц охиноо гэх аав ээж хоёр сэтгэл тохирсон хүргэнтэй болох хүсэл байгаа ч охин өөрөө сонгох учиртай. Дээжийн дээд сургууль төгссөн ч цааш дор хаяж 2 жил магистрант суралцах нь дамжиггүй. Түүний дараа л хань ижилтэй болох байх гэж бодцоож байв. Охиноо хань ижилтэй болохоор үр хүүхдийг өсгөлцөндөө гэж аав ээж нь мөрөөдцгөөц байлаа. Хүсэн хүлээсэн өдөр ирж аав ээж хоёр нь охиноо досоод бөөн баяр хөөртэй уулзцгаав. Ийхүү гэрийн зүг хөдөллөө. Дээжич аав ээжээ учиргүй санджээ. Тэр гурвын яриа хөрөө зогсолтгүй урсгасаар яваад нэг л мэтгэд гэрийнхээ үдэнд ирчихлээ. Өөрийн орон гэр шиг сайхан юм хаач үгүй ажээ. Дээжи аав ээжийнхээ ингэрт дахин тэрвүүлж эрхэлж нялхарч байлаа. Хүсэн хүлээсэн хүмүүс уулзаж учрах юутай сайхан. Лондонд бороотой бүүдгэр өдрүүд үргэлжлэх нь дээжигээ явснаас хойш сэтгэлийн гунигийг нь улам сэдрэнэ. Галаа бүсгүйг ирэх хүртэл яаж дэсгээ мэдэхгүй тийм ихээр өгүүлж байлаа. Тэр ирэхгүй бол яана гэж бодохоор цээж нь хүндүрлэнэ. Дээжид ийм хайртай болсноо одоо бүр ч илүү ойлгож мэдэрчээ. Түүний байнгын хөвгчлөлтэй байдал, уйд харахгүй яриа хөрөө, хайр татам хөөрхөн төрх, инээд хөөр, үргэлж нүдэнд харагдаж зөөдлөн.
Үгүй өөр ийм их хайрыг яаж хэлж чадахгүй хадгалж байсан юм болоо гэж өөртөө гайхна. Хулчгаар золиг гэж өөрийгөө зэмлэнэ. Эндэхэг эзэндээ цаг нойргүй зүтгэж өдрийн ихэнхийг барах нь түүнд амар байлаа. Дээжи харьснаасаа хойш 4 дахь хоног дээрээ уцаар ирлаа. Галаа баярлсан гэж юу гэв? Уцтахгүй намайг марцсан бололтой гэж гоморхон байдаж байтал уцтлаа. Сайн уу галаа? Би дээжи байна гэж цагнаад л галаа дуугарч чадахгүй сонссоор байна. Тэр хоолойгоо засан байна уу гэхэд нь байна. Чи сайн харсан уу? Та нар сайн биз дээ гэж доройхон хариулав. Яасан бэ? Дуу чинь яагаад цус сонсогдоод байна? Би чинь зүгээр үү гэж дээжи сандран асуув. Зүгээрээ санаа зовлтгүй гэж овоод оройн харуулсанд одоо сайн сонсогдож байна. Та нар сайн уу? Хөгшчүүтэй ярьсан чамайг хаяал ирдэг гэсэн. Чи над буудалтай хонон өнжин ажиллаад байгаа мó? Бие бодоорой. За надад санаа зовлтгүй дээ. Гэртээ хараад их сайхан байгаа биз дээ. Аав ээждээ минь хүргээрээ. Дээжи минь чи байхгүй болохоор их гунигтай байна. Чи энд буцаж ирнэ биз дээ. Би буцаж очноо. Битгий их ядарчлаа ажирлаарай. Хоёр хөгшнийгөө сайн илгэж байгаарай. Чи намайг өгүүлж байгаа чинь баярлалаа. Би ч гэсэн чамайг боддог шүү. Ойр ойрхон ярнаа. Чи дургуцахгүй биз дээ. Яриараа ёстой их баярлна шүү. Чамд хайртай гэж өөрийн мэдлгүй хэлж орхих нь тэр. Хэсэг чимээгүй болсноо дээжи би ч бас. Галаагийн зүрх хүчтэй цохилж баяр хөөрөөр цалиглав. Ийхүү алс газраас хоёрын зүрх сэтгэл биенээ хүсэмжлэн тэмүүлв. Баяр хөөрөөр жигүүрсэн галаа бөөн баяр Стивен өвөөгөнд очихоор шийдлээ. Галаагийн уйтгар гуйныг хийсэн арилж хайраар гэрэлтэн гэлээ. Түүнийг хараад хоёр хөгшин бас баярлаж дээжи маань сая ярьсан гэсээр өгтөв. Үүнээс хойш дээжи галаа хоёр үргэлж уцаар харилцсан. Дээжи галааг зав зайтай ажил хийж хотоор зугаалж бай, хоёр хөгшөнтөөгөө хамт бай гэж хэлнэ. Хоёр талд хайртай хосууд бие биесээ хүлээхэд өдөр хоног урталсан юм шиг санагдана. Дээжид олон газраас ажлын санал ирлээ. Олон улсын хилтэй болохоор олзуурхаж байх бололтой. Аавынх нь найз дэлгэрийн хүн аав ээжтэйгээ альжилж ирснээс хойш уцтаад ийш тийш зугаалыг шалгайх нь түүхтэй. Шалаад байхаар нь аав ээжийн хаамд тэдний томоохон сүлжээ ресторанд дайлуулсан биш үргэлж тэнд ураад түүг удна. Хөөцөлдөх бага сага ажлууд амжуулаад 2 сар орчим болоод буцахаар шийдэв. Нэг хүнтэй үргэлж яриад байхыг ядсан аав ээж нь охиноо хантай болж байгаа бололтой. Сайн хүн таараасай гэж залбираад үлджээ. Дээжи яг очих өдрөө хэлсэнгүй гинтийн бэлэг барихаар шийдлээ. Галаа өнөө маргаашгүй ирнэ гэж бодоод асуухад тодорхой хариу өгөхгүй болохоор арай болоогүй байх гэж бодоод хичээлгэлтэл ажиллаа хийсээр л байв. Галааг ажил дээр байхад нь л Стивен устдаад дээжийг ирчихлээ гэж хэллээ. Галаа тэгнээ тэр өглөөнийг совин татаад байсан юм аа гэж амандаа үгэлсээр ажлаасаа чөлөө аваад гэрлүүгөө яарлаа. Амьсгаацаар орж ирэхэд дээжи хоёр хөгшөнтэй ярилцаад сууж байснаа босоод ирлээ. Галаа түүнийг уг дуугүй тэврэн авав. Тэр хоёр хин бие биесээ ингэтлээ өгүүлж сансан ажээ. Хоолдох тусам хайр хүчтэй болдог болохыг галаа өөрийн мэдлгүй зоригтой алхам хийсэн энэ мөчөд ойлгожээ. Дээжигийн тансаг үнэрт мансууран хэсэг зогсоод сая анзаарч гараа татав. Хоёр хөгшин баяртай наргагүй биесээ түшин өхөөртөн харж байлаа. Хайртай хүмүүсийн сайхан учралтай энэ өдрийг мартах аргагүй. Хоёр залуугийн хайрын шижим ийхүү холбогдож цаашдын асуудал ойлгомжтой болжээ. Өстой Заяаны хань зам дээр гэдэг нь юутай үнэн. Хос хоёр маань хичээл намдаа шамцаар цаг хугацаа урсан өнгөрч нэг жил юутай хурдан. Галаа эрх жил сургуулаа дүүргэнэ. Дээжи мастраа хамгаална. Харин энэ амралтаараа галаа 1 сарыг аав ээж дээрээ өнгөрүүлж хайртай бүсгүйгээ танилцуулахаар шийджээ.
Дээж зөвшөөрч галаагийнхаа нутагт очих болсноо аав ээждээ хэлж Монгол дээл бэлтгийг өргөдөв. Дээжи айл эрт галаагийнхаа тухай гэрийнхэндээ хэлж танилцуулсан ажээ. Аав ээж нь охиноо хөдөөний бэр болох гэж байгаад баяртай байлаа. Гэвч хүний л эцэг гэмчин хөдөөнийхэн ёс журам их баримталдаг. Их шоож хүмүүс байдаг гэсэн. Охин маань юу ч мэдэхгүй яах бол гэж бодоод Монгол ёс заншлын тухай ном олж уншиж галаагаа сайн асууж суралц гэж захин. Галаад хэлвэл тэр шоочин ч үнэн л дээ. Ер нь хотынхноос илүү Монгол ёс сахидаг шүү. За яах вэ, Монгол хүн байна болох л бистэ гэд нэг ихэн болсонгүй. Харин дээжийн Монгол ёс заншилтай холбоотой ном олж уншсан ч нэг л наалтаж өгөхгүй байлаа. Галаагаас нэг юм асуухаар тоглоом хийгээд өхөөрдөөд инээгээд өнгөрөв. Заримдаа дээжи чамд инээд надад таниад чи ингэж хоолж байгаа юм чинь би ч өнгөрчээ гэж гоморхон. Үнэндээ гадаадын олон орноор явж өссөн ч Монголынхаа хөдөө нутгаар нэг ч явж үзээгүйдээ харамсч байв. Би ч өстой Монгол гэхээс цаашгүй хүн юм даа гэж өөрийгөө голно. Яаж энэ сайхан хөдөөний залуутай учрахваа гэж олзуурхна. Галаа гэрийнхэндээ очихоо дуулгасан болохоор нэг их бодож санаад байх юмгүй. Харин гэсэн сэтгэл нь хөвсөлтсөөр. Хайртай бүсгүйтэйгээ их орондоо аав ээжтэй очино гэдэг юутай сайхан. Хос хоёр хөтлөлцөн Лондонгийн гудамжаар алхалж бэлэг сэлтэй базааж хөх Монголынхаа зүг жолоо заллаа. Галаа 3 жил санаж сар байсан аав ээжтэй эх орондоо очих гэж байгаа болохоор маш их догдолж байлаа. Онгоцны буудлын дээр галаагийн хүргэн ах дээжигийн аав ээж угтаж ав. Тэнд мэд мэдэж танилцаад хоёр тийш дахин одлоо. Дээжигийн аав ээж нь хүргэнээ харах гэж зориуд очжээ. Урд нь өчнөөн явж сурсан болохоор ёстой иржил байдаг, явжил байдаг гэд тэднийг ажил удах хэрэггүй гэж дээжи тосуулдаггүй байв. Галаа аав ээжд нь ихэд таалагджээ. Сайхан залуу байна. Элэг даруухан гэлцээд их талтай байцгаав. Дээжи аав ээж минь дургуутсахгүй нь гэж ихэд баяртай байлаа. 3 хоноод хос хоёр маань хөдөөрөө хөлгийн жолоо заллаа. Зүүн урд хөтөл дээгүүр тоос босч машины шил наранд гэлцхийг олж харсан хоёр зээх хүн хорж байсан үхрээ хайчхаад хар хурдаараа амсгаадан гүйсээр ирж өвөө эмээ галаа ах ирж явна гэж ээжд сааран уралтан хэлсэнд өвгөн уг дүүгийн автор дээрээс дурангаа авч шалгамгай наргагүй гараад явчихлаа. Энэ хооронд чанаж байсан тогоотой цай дэвэрч эмгэн самарч даахандаа удлаад санд минь алчуураа шүүрч аваад гарч ирвэл хүргэний цаахантай цав цагаан машин дөнгөж ирээд зогсож байв. Төдөлгүй хаалга онгойж өндөр ханхар цагаан залуу бууж ирлээ. Цаад хаалганаас цэнхэр дээлтэй үсээ ард годойтол боочгсон нарийнхан бүсгүй нэмсэглэн гарч хоёул гэрлөө зүглэн очив. Өвгөн чигцэн ансгаа шударч дурангаа өртлөөд гараа сарван хүүрүүгээд өглөө. Бүхэл бүтэн 3 жил санаж сарвайс өнгөрнө чихтэйхэн өндөр ханхар загаллуу босныг хараад баяр хөөр цалгуулан хүүгээ тэврэн авлаа. Галаач аавынхаа хөлс тамхи ханхалсан цээж наалдан хэсэг болоод уламж намхан болсон ээж рүүгээ очиж тэвэрлээ. Хангаа нуруу шиг өндөр хөөгийнхээ цээж нь тэврүүлж өөдөө өлийн өнсөх гэж тэмүүллээ. Хоёр нүднээс нь хайрын халуун борон асгарч хүүгээ хандлан өсөж яваад дэрэгдэн гэрвшиж зогсоо бүсгүйг тэврэн өнсөв. Галаа тэднийг бүлтийтэл харж зогсох хоёр дүүгээ саял анзаарч өхөөртөн өргөж үнслээ. Дээжич мөн тэднийг өхөөртөж тэврэв. Ийхүү халуухан уулзал завсарлаж за та хоёр минь сайн явж ирцгээв үү? Гэрт орцгоё гэж аавыгаа хэлэхэд тэд орцгов. Гэр оронгууд галаа малгайгаа авч аавынхаа бурханд мөргөж ширээн цулаа. Ээж нь нүдээ арчин хүүгээ бахархан харсаар мөнгөн аяганд аавд нь болон хүү бэрдээ цаа аяглан барив. Удалгүй ширээ дөрөн идээ цагаа өргөдлөө. Дээжи сүйтэй цанаас 2-3 балгаад тавив. Галаа хөсөө гартал ээжийнхээ гарын цайгууж ааруул өрөө мэдэж байгаа нь
Дээжид багтай харагдана. Ийм тансаг ширээг хаанхын юутай ч зүрлэмгүй. Гагцхүү дээжид ууж идэх юм байхгүй байлаа. Машинда баахан ус, кофе, цай ачиж ирсний уух юмсан л гэж бодож суулаа. Юунд ч гар хүрэхгүй байгааг анзаарсан ээж нь алив миний охин цай ууж идээд наад өргөнөөсөө борцогтой холиод ид гэж шавдуулав. Ээжээ нэг их шахаад хэрэггүй тусдаа ууж идэх юмтай. Аажмаар цай идэ ууж идэж сурна гэж галаа хэлэхэд өвгөн эмгэн хоёр гайхсаар хоцров. За хүүхдүүд минь холоос их ядарч ирв. Ах их чинь сайн байна уу? Яагаад ирсэнгүй гэж аав нь дахзуулан асуугаад хүүтэйгээ хөөрөглөөд дээжи рүү өгөхөд нилээд сандран аваад галлаа руу харуул тэрээр инээмсэглэн үнэрлээд өгчхөө гэлээ. Байдлыг гадарлаж ойлгосон өвгөн хөөргөө авч үгүй юу харахад Монгол охин шиг байх юм гэж дотроо голгонгүй байсан ч хүртлэхэд царай нь юу хчүүл илтгэн. Аав хүү ээж гурав зогсолтгүй ярилцаар дээжээ гэр доторхыг ажиглан танилцаж суулаа. Гаднаас эгч нь орж ирэхэд галаа ухацгийн босч золглоо. За сайн явцгааж ирв. Миний дүү чинь ямар их том ир болоо вэ гэж бас л нулимс мэлтрүүлэн уулзцгаав. Дээжийг духан дээр нүүсгэд сүү сайл, нар сайл хүнэртэж байв. Галаатай адилхан царайлаг хүүхэн байлаа. Монгол хүмүүсийн шиг ийм нандин үнэн сэтгэлээсээ хайртай баярын нулимстай уулзалт хаач үгүй бисээ гэж дээжий бодож сув. Эгч нь хоёр хүүгээ харж энэ муу хоёр золиг намайг хайчгаад шууд явчихж байгаа юм да. За одоо гарч хонио хар гэв. Эгч нь дорхноо гарч удалгүй цар дүүрэн мах оруулж ирэв. Ээж нь нэг том хутга авч галаад өгөөд за хүүхдүүдээ хоолцгоо гэлээ. Галаа дээлээ сугалдаргалан махнаас том нэмгэн огтлон идэж нэг жоохон бор мах авч дээжэд өглөө. Шинэхэн хоньны мах нэг л өвөрмөц өнөртэй байсан ч идэж үзвэл амтан сайхан ч юм шиг. Галааг ингэж идэж суухыг хараад Стивнэд анх хоолсон санагдаад ингэж иддэг хүн чинь тэр жаахан махыг аргагүй штэ тэгж идэхээс яах вэ гэж бодоод инээд нь хурц суулаа. Ээж нь босч баруун урд хандах хүүхүүрнээс том хуланд айраг дүүрхэн хүүдээ барив. Галаа хөт зайлаглан уухад тэр их махны хаагуур нь ордог байна гэж дээжий гайхлаа. Дараа нь дээжид өгөв. Уруулаад дөрвөл чимчгнэн юр бусын сайхан өнөртөж хит балгаад буцааж өгөв. Ааваа галаа агаа ирсэн гэд хоёр хүү ааваараа гул барин орж ирэв. Хүрэн ах болох хөдөр бор залуу минь асуугаад дүүгээ өнсөж дээжитэй гар бариад ширээнд суулаа. Ийхүү хөдөө монголчуудын хооллох ёс үнэхээр өвөрмөц. Ёс заншил эрс өөр болохоор аав ээж нь дээжид санаа зовж байсан хэрэг. Дээжий халууцаж хурдан гарч хүйтэн усууж дээлээ тайлгсан гэж боломж харж сув. Дэлхийн хүн төрөлхтөн үндэс бүрийн хэдэн зуунаар уламжлан ирсэн өөр өөрийн унган төрх ахуй оршихуйгаасаа хамааран өөрөөр идүүгээ дамжин иржээ. Гүйс ах боллоо гэх дуунаар галаа хүргэн ах хоёр сая нэг юм гарахад дээжээ далимдуулан гарч машин руугаа очиж жаал усууж авав. Хоёр дүүг нь дуудаж зургийнхаа аппаратыг аваад гүүн зэл рүү очлоо. Эгч хүүхэн гүүгээ сааж байгаа нь урамтай. Доор нь очиж хэд шутраад л дараагийнх руу тэгсээр 20 гаруй гүүг нь доор нь саачглаа. Дээжий ч хэдэн сайхан зурагдарж авлаа. Галаа чим ядарч байна уу? Цомцоогоод л суугаад их чилсэн үү? За хайрттай одоохон майхныг нь босгоод өгье. Орж амар кофегоо чанжуу гэв. Дээжий ашгүй дээ тэгье. Гэхдээ зүгээр үү? Аав ээж чинь юу гэх бол? Санаа зовлтгүй. Чи өөрийнхөө л бай. Удахгүй таснаа. Монгол бүсгүй минь гэж өхөөрдөөд хоёул очиж машинаасаа ачаагаа буулгалаа. Бэлэг сэлтээ оруулж тарааж өгөв. Энэ хойд гэрийг чи бит хоёрт барьсан гинэ. Майхан барилтгүй боллоо.
Би чамайг түхнүүлээд өгье гэж галаа баяртай наргүй хэлээд гэрлөө юмаа зөөлөө. Цоо шин гэрт 2 модон ор ширээ санал тавьж хоогуур нь том хевс дэвсжээ. Цүнх савтай хувцас хүнжил гуцаа оруулж тавьж байтал ээж нь ирэв. "Хоёр хүүхэд минь наана түхнээд ав. Орой баахан улс шаваад энэ охин ядарчихна" гэж хэллээ. Галаа "Ашгүй дээ ээж минь баярлалаа. Энэ маань хөдөө анх удаага л явж үзэж байгаа юм. Та сайн туслаарай" гэж ээжтэй захив. Галаа газан билетгээ өгсөрч дээжид копиг нь буцалгаж өгөөд "Юм хумаа ууж идээж эндээ сайхан амраад ав. Би хэсэг байж байгаад ирье" гэд гарлаа. Дээжи ядарсандаа нам уншихаад нэг сэрүүл гадаа хонь ямаа майлтаад чигтэйхэн. Гарч гартал галаа нэг уяа барьчихсан ямаа холбож байв. Дээжи аппарат аваад хурч очвол 2 жаал ямаагаа хорж өгч ах нь 2-3-аар нь эврээс нь бариад холбоонд хүргэж өгнө. Эгч нь хуйнгаа бариад захаансан сааж байлаа. Дээжи бас л баахан зураг дараа зогсож байтал галаа "Чи ямаа сааж үзэх үү" гэж асуув. "Тэгээл дээ" гэхэд дүүнийг сандал аваад ир гэсэн хүүж готхийн удалгүй очиж жижиг сандал барьсаар ирэв. Сул байсан хуйнг авч холбооны нөгөө талд суулгаад "За саагаад үз" гэв. Дээжи ямааны сэрээсэн дэлгэнд гараа хүртэл хөлөөрөө тэгээд тонгочоод болдоггүй. Галаа энийгээд алив ингээд гэж зааж өгсөн ч нэг л болдоггүй. Сайн чанга шувтар. "Тийм ч амар ажил биш юм аа" чадахгүй гэхэд галаа сурамгай аргагүй сааж нэг бүчлэн зааж өгөв. Дээжи чармаасан ч энэ удаа амжилтгүй нэг ямаа тэрээд золтой сүүгээ асгачихсангүй. Гэвч гүрээсээр 2 ямаа саахан айдаж байтал эгч нь хэдийнээ гүйцээд иржээ. Хувин дөрөн сүү хөр гээд нэг л хэмтээ сааж байхад дээжи шор гээд нэг л бишээ. Ямаагаа сааж дуусаад хувинтай сүүнээс нь барьсаар сайлан гэрт орвол аарт сүүний үнэр хаанх тавив. Том тогоон сүүгээ шүүж хийгээд илүү гарсныг нь хувин шүүдэг аж. Галаа орж ирээд одоо хоёулаа сүү хөөрүүлнэ гээд тогоотой сүүний доор галлав. Галаа сүү яаж хөөрүүлэх тараг бүрэх тухай зааж өгөв. Энэ өдөр анх удаа ямаа сааж сүү хөөрүүлж үзсэндээ маш их баяртай байлаа. Хувин савыг нь зад угааж дараагийн сайланд бэлдлээ. Эгч дахиад л гүүгээ сааж ирээд саамаа том хөөрөв хийхэд галаа хүрчгэнтэл бүллээ. Сүү сайлан ажил ийхүү амсгийнх завгүй үргэлжилдэг ажээ. Дээжи эгчээг нь ихэд өрөвдөж сайн туслаж аль болохоор хурдан сайл сааж сурах хэрэгтэй гэж бодлоо. Тогоонд байсан хөөс буугаад цоохортож орхисныг галаа орж ирээд доор нь дахиад жаахан гал хийж дүүэлгэж орхивол өрөм сайн сагсдаг гэж хэллээ. Ийхүү гүүгээ тавьж сүү сайлын ажил дуусах үед морьтой мотоциклдөө хэдэн хүн ирсэн галаагийн найз болон саахалтын залуу сажээ. Гэрлээ эгч нь хэдийдээ ч амжуулсан бууц хэжгсэн эдэцгээж байтал залуус минь мэдлсээр орж ирцгээлээ. Орны 2 талаар хуваагдан сууцгааж мал ахуй зун зуншлага үүснэгоо ярьсаар залуус ирээ цэргүй бүсгүйг харсаах нь дээжи тун хэцүү санагдаад тэс чадалгүй "Би гарч болох уу" гэж галаа руу шивнэтэл "Тэгээ тэг" гэв. Дээжи зайшлан гарч нэг юм амьсгал аван зогсдол 2 дүүнт хурч ирлээ. Тэр хоёртой гэртээ ортол хав харанхуй 2 жаал эгчээ гэрэл асаа гэд нарны зайд гэрлийг холбосноор гэрэл дүүрэн гэрэл цэлсхийн аслаа. Дээжи унтахаар ороо засч байтал том ирвэхээ гэрэл тойрон нисч хар хорхоонууд подхийн тооноор унж эхлэв. Тэр гэрлийн унтраахгүй бол баасны хорхой дүүрчихдэг юм гэж хүүхдүүд хэлв. Гэрлийн унтраагаад 2 жаалч баяртай эгчээ сайхан амраарай гэд гараад явчихлаа. Гэрт хүмүүс шуугилсаар дээжи овоо ундах гэж байтал нүүрэн дээр нэг том хорхой унах гээд ирэв. Гэрийн ар өврөөр ширхийн ногоо хазлах чимээ хонь мал яраглан шуухныхаад унтаж чадалгүй нилээд удаж нэгэн мотоцикл дуугарч хүмүүс шуугилсаар тарж байгаа бололтой. Ашгүй галаа "Чи минь унтаа юу" гэсээр орж ирэв. Дээжи галааныхаа цээжин наалдан сая л нэг санаа амран унтлаа.
Анх ирснээ бодвол өнгөрсөн хэд хоногт хоол цай идэж ус сурснаар барахгүй. Ямаас хаачдаг, сөө хөрүүлж өрөн байлгачихна. Тараг бүрч айраг бүлээд гэрлээ эгчийнхээ энд хүрэхгүй гэж гайгүй дүртөө болсондоо дээжийн маань их баяртай байх бололтой. Хаяа нилээд айж имэж байсан ч гүү саах гэж мэрийн. Галаа аль болох номхон гүү сонгож өгнө. Галаагийн аав анх дээжийг ихэд голж хүн маань хаанаас ийм монгол царайтай гадаад хөхөн олоод ирдэг байна гэж бодсон ч цээжнийхаа мухарт нуучхаад хөхлий суудаг байснаа их мэрэлттэй юм хийж сурч байгааг нь хараад духных нь үрчлээс багаар тавигдаж эхэлжээ. Харин ээж нь их айхтар эрдэм номтой хүн гэсэн эх жил хүн чалгалт авах ёстой хүн ингэж зогсоож чөлөөгүй хөдлөөд ядарчих үедээ хөөх хэмнэ гэж бодно. Сүүний гэртэл хөглөөнөөс өдөш үр болтол тонголздог их чинь харин жаахан завсгалгаатай болсондоо баяртай гэж жигтэйхэн. Орой цуглардаг айл сайхалтайхантайгаа дуулж хуурдаж хуруу дэмбээ гаргаж дуун цангинаад хөвгчлөлтэй байх болсноо. Дээжийн наач гэж үзнэ. Малчид гэгч ёстой ядархайг мэддэггүй харин хүмүүс нүр их ажлынхаа хажуугаар орой бүр цуглаа шүндэл болтол дуулж хуурдан хөгжилтцгөөх ажээ. Айл сайхалтайхан болон галаагийн найзууд ангийнхан гээд баахан залуус ир шуугалдаж учир дээжий галаагийн олж харах цагч цөөрлөв. Хаяа дээжийг дуудаж тэдэнтэй танилцуулж хамт суухыг хүсдэгч бүсгүй дургийн учир шалтак хэлээд гараад явчихна. Учир нь тэр хүмүүсийн сонирхон хоорхон шоолсон мэт ирээгүй харцснаас имэж сэтгэл нь ихэд эвгүйцэн. Тэрэнд орвол гэрлийн эгчийнхээ дуусашгүй ажлаас дундалж сүүний сав суулга угаах, тогоо хусч цэвэрлэх, аргал түршээ бэлтгэн, хөөгөөс сүүгээ хөөрүүлээд галаа гэртэл айраг бүл цуухан дээр санагдана. Тэдэн шиг нур хүр гэж нужигнтал бүл сурах гэж уйггүй оролдоно. Түлш гэснээс анх аргал түүх гэж явснаа санахаас инээд хүрдэг юм. Галаа тэр хоёр нэг арга өөрээд аргал түүх юм болов. Галаа аргалаа савраар сурмаг нь аргагүй аргандаа хийнэ. Харин дээжи яач ч оролдож чаддаггүй. Арганы гадуур ойчоод байлаа. Сүүлдээ аргаа газар тавиад хормоондоо түүж дүүргсэн ч үүрч дээлсэнгүй. Галаа баахан шоолж байснаа аргаа давхарлаж үрээд явчихаж байж билээ. Галаа эхлээд ээжийг санаан зовж дахин гүйж ирэн чи орохгүй юм уу? Энд ганцаараа зүгээр үү? Ядарч байвал ороод унтаж бай гэж аргадна. Дээжи түүн цаад болохгүй тул надад санаа зовох хэрэггүй. Чи минь сайхан наргаад ав. Би энд ажил сурч сайхан байна. Ганцаараа унтах эвгүй. Тэгээд ч хүмүүс муу хэлнэ. Бас наад хүмүүс чинь намайг эвэртэй тулаа үзсэн юм шиг хараад байхаар надад хэцүү санагдаг. Би удахгүй таснаа хайрт минь. Олон юм тасч байгаа биз гэхэд галаа. Тийм шүү. Чи минь ёстой мундаг. Чам минь амаргүй байгааг ойлгож чамаараа их бахархаж байгаа шүү. Одоо чамайг Монгол бүсгүй биш гэж хэн хэлэх билээ дээ. Чи минь ядарч хармаар байвал хэлээрэй гэж дотн сайхнаар үнсээд гарна. Дээжигийн хэлсэн үнэн. Манай монголчууд хүнийг харж байж мэдэрч таньдаг. Гадаадынхныг яг уулзаж ярилцаагүй л биш бол хүнлүү ширтдэггүй. Дээжи үеийнхүү хөдөөний бэр болж олон шалгуурд авч байгаа ч хүмүүсийн дил сул ярианд эмзэглэн нэг хэсэгтээ жаахан шаналсан юм. Найрлаж байгаа хүмүүс дунд нилээн хилэмгийн нүүрмгийн хоёр хүүхэн байнга ирнэ. Нэг удаа нилээн орой хоёр бүсгүй айргандаа овоо халсан болтой гэрийн гадаа гарснаа. Үгүй энэ галаа ёстой сайхан нүд сэтгэл булаам залуу болжээ. Харин тийм ээ. Нэг инээдтэй нутгийнх нь энэ олон сайхан бүсгүүчүүд байсаар байтал энэ олж ирсэн хүүхнийг нэ. Яг л шоргоол чиг нарийнхан хуугарчмаар бэлхүүстэй. Бас тэгээ цай хоолж идэж чаддаггүй гэсэн штэ гэд баахан инээснэ. Манай сургуулийн ганц юндэн гөвөөл байсандаг. Мөн ч олон октод дурлаж нойргүй хонож байсан да. Харин галаа мангартаа тэр үед хайр дурлал гэж мэддэггүй байсан баха. Нэг л инээд алцсан хүн амьтанд туслаад л гүйж явдагсан. Цаатахад чинь нөгөө манай сургууль байтугай сумын мис Нандаа их сайн байсан юм шүү. Нандаа л ав их сайн байсан. Тэр хоёр ч зүгээргүй байсан байж таарна. Хоёулаа олон олимпиадад хамт оролцдог, ийш тийш явдаг байсан штэ.
Нээрээ тийм юм байна. Нандаа ч муйс дурлагаар орсон доо. Тэгээд энэ хоёр болчихсон юм болов уу гэдэл баахан инээлдэж байгаад буцаж оров бололтой. Дээжи тэдний яриаг сонсоод л сүүгээ хөөрөөл суухдаа нэрээ л манай галаа сайхан залуу. Тэр олон сайхан огттой суух байсан бол юу гэж ингэж амтны яриа болж байх вэ? Би цаал болсон юм болов. Хөдөөний бүсгүүчүүд ажилдаа сэргэлэн чадaltaй жахваатай сайхан юм аа. Айргийг ирчүүдээсээ огт утахгүй ууж хуруудаж дэмбэдэхтэй ч янзтай юм. Элдэн маяггүй чихэндээ том том сүүжин эмэгтэй сүрлэг сайхан хүүхнүүд бүгд л галааг минь харж дурлаж байжээ. Би ч азтай бүсгүй юм шүү гэгчлэн бодол уралдуулна. Өөрийгөө Монгол зан заншлаас хэд хол өссөндөө харамсна. Ийхүү галаа ахтаа тусалж дээжи ихчтэй тусалсаар хоног өдөр харавсан сум шиг өнгөрч сар шахан болчихжээ. Ирсэн шувууд буцдаг гэгчээр галаа дээжи хоёр буцахаар юмаа төхөөрч байтал энэ тэндээс өнөөх л хүмүүс үдэж өөрөм ааруул бэслэг хон малч дүүрээд ирцгээлээ. Цайлхан цагаан сэтгэлтэй малчин залуус хөгшөд галаа дээжи хоёрыг сургуулийн амжилттай дүүргээд ирж хөдөө хотыг доргоосон сайхан хурам хийгээрээ. Бид өндөр боловсралтай мундаг бэртэй болж байгаадаа баяртай байгаа шүү. Хоёр биенээ сайн халамжилж яваарай энэ төр гээд үнсгэн үнсэж тэвэрхэн тэврээд сүйд болцгооход дээжи тэдний хээ шаагүй илэн далангүй сайхан чанарыг саял ойлгож хариу талархав. Аав ээж нь яг л төрсөн охин шигээ халуун дотноор захиад алхар өглөө. Ах эгч хоёр нь та хоёр минь сайн яваарай. Та хоёртай маш их баярлаа гэж хөөхөн дүүнэр нь баяртай байгаа. Та нар хурдан ирээрэй гэсээр үлдлээ. Машин дүүрэн идээ цагаан махсуу авчиж аваад хүмүүсийн сайхан өрөөлөөр өдүүлэн хоёр баатар маань хотлууга буцав. Тэдний хойноос ээж эгч хоёр нь сүүгээ өргсөөр үлдлээ. Галаа аав ээж нутаг орноо эргэн харсаар ээж нь жижигсээр харагдхаа болоход сая замаа ширтэн санаа алдаснаа.